Эх орны нэгэн өглөө хууль сахиулахын их сургуулийн жагсаалын талбайд тугийн намира төрийн дуулал дор ийхүү эхэллээ. Хүрээний дунд сэргэж жагсаал дунд омгшин нэгэн насны амьдралын гэрэлт бамбрыг гартат уулагч Эрдэмтэн багш нарынхан Эрдэм номын их ойдист оюун ухаанан холдон буй Монголын ард түмнийхэн амар тайван байдлыг хамгаалахаар сэтгэл шулуутсан сонсогчийн нэгэн өдөр эхэллээ. Намайг Тэнгис болд гэдэг. Би хууль сахиулах сургуулийн цагдаагийн сургуулийн олон улсын их зүйч мэргэжлийн ангид суралцж байгаа 3 дугаар курсын жирийн линк сонсогч. Энэ байрны 3 дахь хорт миний сонсч амьдралын 3 жил өнгөрсөн. Өглөө болгон ангийнхаа найзуудтай бужигналдан уулзч орой болгон бужигналдан тарцгаадаг миний хамгийн дотны найзууд. За өнөөдрийн хичээл эхэллээ. Бид нар бол цагдаагийн албаагч бол бэлтгэлж байгаа хувьд бол ерөөсөө бидний чухал хичээлүүд бол криминалистикийн техник зөв, криминалистикийн тактик зөв, цагдаагийн их зөв, эрүүгийн байдлыг шийдэх их зөв, эрүүгийн их зөв гэх мэт хичээлүүд бол бидэрт маш чухал ач холбогдолтой байдаг. Шууд гараад тусгай болсон орчин болох учраас шууд очиод хэрийн газар дээр очиод ажиллана. Тэндээ бол бас яг өөрсдийн сэтгэл санаа болон мэдлэг чадвар туршлага гэдэг бүхэн анхаарсан үс юм аа. Хичээний хэрэгжүүлэх бодитоор хэрэгжүүлэх ёстой. Тийм учраас бид нар одоо ингэ хичээлдээ маш хичээл чармаалт гаргаж суралцдаг. Манай сургууль нь бол саяны 2015 оны хичээлийн 2 дугаар үйлрэлээс нэг цагдаагийн албаагч, цагдаагийн ажил эрх зүйч мэргэжлийн олон улсын эрх зүйч мэргэжлийн ангийг бол шинээр нээж явуулсан. Би бол өөрөө тэр ангид өсөлтөө өгөөд оржсон. Манай анги бол 15 он хүртэл тэгээд англи хэлийг бол нэлээд төлхөө үздэг. Миний хувьд бол энэ ангид орсон маш их олзоохж байгаа. Яагаад гэвэл одоо бид нэр хууль сахиулах сургуулийн болон Монгол Улсын түүхэнд анхны олон улсын эрх зүйчдийн мэргэжлийн ангид нисэж орсон. Цаашдаа одоо цагдаагийн Монголын цагдааг ерөөсөө дэлхийд олон нийтэд танилцуулах, дээрээс нь олон нийтийн гадаадын цагдаагийн байгууллагуудтай хамтран ажиллах ийм болсон хүчин болж байгаадаа бол маш их баяртай байгаа. За манай сургуулиас төгсөгч байгаа сонсогч оюутнууд маань хэргийн газраас мөр илрүүлэх, мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, шинжлэх техник арга хэрэгслийг эзэмшиж гардгаараа онцлогтой. Хууль сахиулах байгууллагт бол манай сонсогч оюутнууд маань одоо бүрэн хэргийн газраас мөрийг бол одоо маш сайн илрүүлж чадна гэдэгт бэлтгэж байна. Цагдаа хүн гэдэг нь Монгол улсын эрхчлөө тусгаар технологийн дархлаа юм. Төр түмэн хоёрт ижил хуваагдсан хүнийг л цагдаа гэдэг. Манай ер нь аавын тал аав бүгдээрээ л цагдаагийн ямар нэгэн холбогдолтой хүмүүс л дээ. Аав бол цагдаад ажилладаг байсан, өвөө прокурор хүн байсан. Тэгээд дэшиг ер нь дандаа цагдаад ажиллаж байсан. Тиймэрхүү хүмүүс байдیں۔ Тэгээд энэ удаа ботсон ч тэр хүсэл мөрөөдлөө ботсон ч тэр энэ сургуульд орох шийдвэр гаргасан да. Би 95 онд дипломат агуулгыг хамгаалах шинэ эргүүлийн 808 дугаар анги цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. 8 жил ажилласан. Жижигрийн баг дарга, харуулын дарга гэдэг уншаалаа хийжсэн. Тэгээ бага хасаал ер нь аавыгаа хараад аав жижигтэй үед нь жижиг дээр нь очиад суучдаг байсан. Тэгээ наваа жижигтэй үед бол тэгээд тэнгис болд заримдаа цэцэрлэгтээ явахгүй үедээ жижиг дээр унждаг байсан. Ээж нь наваа хичээлтэй. Тэгээ авчираад манай хэлц дээр явж яадаг чинь. Тэгээ жижиг дээр л манай хэдэн цагдаа нартай тэгэл байж идэг л байсан. Тэгэл тийм л хүүхдтэй байсан. Тэгэл тэрнээс л ер нь цаашдынх нь ер нь өсөл зориг. Тэ?
тэрнээс хийсэн болов уу гэж би боддөө. Тэгээ өөрөө ч юу нэгээд аавынхаа ажиллаж исэн энэ мэрэгчлэр ажиллая гэж хүссэн юм шиг байна. Тэгэл цагдаа нартай дөрөв төвцөнд хараал дунд нь ороод үздэгсэн болохоор адилхан. Тэрийг л энэ хүсэл мөрөөдлөө болгосон да. Тусгаад бос. Хөө шүмгшөөс гурамгавчаар дамжаад хадаа үүлдэ. Энэ бол манай дамжааны захирагч багш Сайн Баяр. Биднийг яг сургууль таваад хүлээж авсан. Бидэнтэй хамт сайн муу бүх юм дээр л хамт байж аавын оронд аав, ээжийн оронд ээж болсон бидний хамгийн дотны хүн. За тав үгтэй амрыг. За бид энэ 4-р сард одоо хууль сургуулийн сургуулийн одоо маш тактикийн тэмцээнд одоо бэлдэж орох ёстой байгаа. За жил болгон тав үгдэж байгаа манай хууль сургуулийн маш тактикийн тэмцээн зохион байгуулалт гэж өгдөг. За энд манай одоо цагдаагийн сургуулийн 3-р дамжинаас одоо нэг баг гарч ингээд баг тамирчдаар шинэ тэмцээнд оролцсон юм аа. За манай цагдаагийн сургууль нь жил болгон маш тактикийн тэмцээнд оролцсон бас олон амжилтуудыг гаргаж ирсэн. Энэ жил одоо мөн маш тактикийн тэмцээнд оролцсон урд улдныхаас илүү одоо өшөө олон амжилт гаргах хэрэгтэй. За маш тактикийн тэмцээнд оролцох сонсч байна. Би төрөж ирсэн. Би сонсч яадсан. Би сонсч ирэх гэж байна. За энэ маршийн одоо багт одоо түрүүч Тэнгис бол түрүүч Эрдэнэ 2 сонсогч аягдсан сонсогч Эрдэнэ нарыг одоо энэ тэмцээнд одоо багт бүрдүүлж оролцуулах болжээ. За сууж. За бага ахчаар одоо сонсогч Тэнгис болтыг дамжуулж болж байна. Түрүүч Тэнгис болтыг дамжуулж болж байна. Манайхан одоо дэмжиж байгаа биз? Тэгээд маш тактикийн тэмцээнд амжилт гаргахыг та бүхэн хүсэе. За ингээд хэцүүхэн юм шиг халчирмаар юм шиг хэрнээ хамгийн чухал хичээлийн нэг бие хамгаалах бэлтгэлийн хичээл одоо эхэлж байна. Манай сургууль бол бус сургуулиас онцлогтой нь бол бие бэлтрийн иймэрхүү хичээлүүдийг бол маш их төлхөө орж заадаг. Үүнтэй уялдуулаад ч гэсэн эсэлтэй огтой бол бас бие бэлтрийн хөгжил болон бие бэлтрийн шалгалтыг одоо гүйлгээс үнайлгаж турникын дээрээс үнайлгаж гэр өргүүлж шалгалт авдаг байгаа. Одоо энэ одоо ямар хүчтэй вэ гэхээр одоо хууль сургууль байгууллагын ирээдүйн болсон хүчин болох хүмүүс одоо ерөөсөө гараад гэмт этгээдийн хаалгаас өөрийнхөө биеийг хамгаалах, өрөөлийг ч гэсэн хамгаалах ийм чадвартай байх ёстой үүднээс бие бэлтрийн хичээлийг тхүү үздэг ээ. Хууль сургуулийн сонсогчдод бие хамгаалах бэлтгэл байлдааны сан хичээлүүдийг ордог. За энэ хичээлүүд бол бусад энгийн иргэний онлайн хичээлүүдээс бол заах чанарын хувьд за мөн сонсогчдоо хүрж байгаа хүртээмжийн хувьд бол тийс өөр. Учир юу гэхээр та бүхэн харж байна. Манай цагдаагийн сургуулийн 3-р дамжааны сонсогчдод одоо бие хамгаалах бэлтгэл хичээл орж байна. Энэ хичээл бол бүтэн цагаараа бол зааланд ордог. Яг өөрийн биеэр хийдэг. Ингээд энэ хичээлээ бол хэдэн 100 мянга дахин давчиж өөрийн гарт оруулж ингэж эзэмшиж тавдаг. За ингэж эзэмшиж авснараа одоо практик байгууллагууд албан дээр гараад энэ одоо цагдаагийн бодлогын ажилтан, хууль сургуулийн ажилтан, за мөн хэлийн одоо байгууллагын аль багш хийж байсан одоо гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, за хил зөрчигч байдаг юм уу тийм ээ. Ийм этгээдтэй тулсан тохиолдолд өөрийн амнасыг болон бусдын амнасыг тэр одоо этгээдийн гэмт этгээдийн дайсан этгээдийн гэдэг юм уу тоглооноос хамгаалах чадвартай ийм болсон хүчин болж гарцсан байх ёстой. Ийм учраас энэ хичээлийн чанар бол одоо үр дүн бол маш сайн байх ёстой. Энэ байлгахын төлөө бол манай нийгмийн багш нар манай сургууль бол одоо зүтгэж ингэж хичээл сургалтыг явуулж байна да. А гэтэл эндээс зүгээр
10 жилийн ширээрээс салаад оюутны сонсогчтой амьдрал шилжин гэдэг бол тэс нэг зүйлээ хоёр өөр тал гэсэн үг юм да. Сонсогчтой амьдрал бол цэргийн дүрмээр явал цаг бол маш хатуу баримтлна. Хичээлээ цоцрол оруулахгүй их жишээ нь л. Өглөө 6:20 гард юмны өчнө. Тэгээ орой 9 мөс ихэд орж ирэх шүү ер нь. Заримдаа бол нэг 12 маягт орж ирж Тэр нь зөв. Тэр талыг би бол өстой энэ хууль сургуулийн сургуулийг хүнэлтээ. Энэ олон ирчүүдийг залуучуудыг бол өглөө өөрөө 6 өөрийн 5 жингээр те дахиад онгодохоос өмнө бараг гэдэг чи гараа явж байгаа байхгүй юу. Тэгэл орой 9 10 гэж орж иж байгаа байхгүй юу. Цагаар барьж энэ олон залуучуудыг хатуужуулах хэрэгтэй байхгүй юу. Чинь ажил дээр гараад яг практик дээр ажил дээр гараад ирэхлээр чинь тэр удаа гэртээ хонохгүй ч үеиг байгаа шүү дээ. За нэгдүгээр курстал тэгээд карантинаас ирээл 9 сарын 1-ний өдөр сургуулийн хашаагаар ингээл анхалгаал ороход бас ихсаалал баар дүүрэн ах нар үеийнхэн дан дүрэн төвцтэй хүмүүс. Юу тэр 10 жилийн хашаагаар орж байгаа мэдрэмж шал өөр. Буурал түүхийн нугж анд босоо үлдсэн заяа будам манан дундаас тодрон товэсэн үндэстэн өстөн дайсан бүгдийг өвдөглөн дарсан өвгөд үеийн үед үргэлж дагах үл мартах ариун тангараг хайрлах сэтгэлтэй харамлах хэрэгтэй хамгаалах зүрхтэй халуун зүрхний их хормоня. Суралцаахаа хажуугаар ирдэг хамгийн чухал ажлуудын маань нэг бол сонсогч оюутны холбооны тэтгэврүүний сонгуульт ажил юм. 3000 гаруй оюутны төлөөлөл болж тэднийхээ дуу хоолойг нийгэмд хүргэж асуудлыг нь шийдвэрлэж сургуулаа тариулж явна гэдэг манай оюутны холбооны үндсэн ажил. Манай сургуулийн сонсогч нар бол ерөнхийдөө нийгмийн хариуцлагаа ухамсарсан сонсогч нар байдаг. Энэ ч утгаараа бас манай сургуулийн сонсогч нар бол амарч явах хугацаанд болон одоо энэ дадлаг хийж явах хугацаанд бас хүний аим аварсан, гэмт хэрэг илрүүлсэн гэх мэт одоо бас бахархууштай үйл ажиллагаанууд бол маш ихэрэд ингэж хийж явдаг юм байна. Бас мөн төвчлэн одоо цус хэлбэлт судлалын үндэсний төвтэй бас хамтраад одоо жилдээ 2 удаа цусны донорын өдрүүдийг зохион байгуулдаг. Одоо энэ ч утгаараа манай сургууль бол ингээд шилдэг донор байгуулгаар бол жил дараалан тодорсоор байна. Монгол улсын иргэн бий цагдаагийн албанд орж ажиллахдаа хуулийг дээдлэн биелүүлж хүний эрх чөлөөг хүндэтгэн төрийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ үнэхээр биелүүлж ажиллана. Монгол улсын алчгүй дархан байдлыг батлан хамгаалах эх орон төр ард түмэндээ хандгаалan анхраглая. Энэ тангарагаас нийцээс холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлэв. Монгол улс нь ардсан нийгмийн өвчнөд баримттай холбоотой эрдэм шинжилгээний бодлогын хүрээнд хууль сургууль байгуулах болон хүний эрхийг хангаж ажиллахаар эрдэм зохицуул сүүлийн хэлбэрийг идэвхжиж байна. За үүнтэй уялдуулан гэмт хэрэг үйлдсэн ядан нийгмийн талаар бидэнд хичээлээс гадна сонсч өөрийгөө хөгжүүлэх лекц, семинар, сургалт, тэмцээн уралдаанууд байнга болдог. Багшийн зааж сургасан дээр өөрийн хичээл орлогоор амжилтанд хүрэх нь сонсогч бидний үүрэг гэж би боддог. Тэгээ манай сургууль дээр бол бас тогтмол эрдэм шинжилгээний баг хурал, эрдэм шинжилгээний хурал гэх мэт хурлууд бас тогтмол болдог л доо. Тэгээ бид нар бол сонирхолтой нас ороод суугаад үзэж болно. Тэгээ би ч 1-2 дахь курстаа байнга л үздэг байл. За тэгвэл би ч одоо бас нэг ийм биччихвэл бас яадаг юм болоо. Нэг бичиж үзье да гэж одоо. Тэгээд нэг бас анх удаа бас их сургууль дээр болсон эрдэм шинжилгээний баг хуралд оролцож байсан. Тэгээ минийх бол 1-р шатндаа тэнцээд 2-р шатндаа л яг анхны удаа суучихсан. Туршлагагүйтэй байрлаж чадаагүй. Дараагийн удаад бол бас хууль сургуулийн сургуулиас зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд оролцсон. Сар 2 сар шахуу эрдэм шинжилгээний судалгааны ажил авчиад өдөржин шөнжин багштайгаа нийлж бичээд тэгээд нэг оролцоход 1-р шатнд ажиллахаараа 2-р шатнд ороод тэгээ 2-р шатнд 2-р эзэлж ирсэн. Тэр үе бас үнэхээр догдлоосон юм чийсэн л та. Тэг би чинь манай сургуулиас 2 хан сонсогч. Нэг нь би, нэг нь манай 4-р курс ах. Тэгээд бусдын дандаа манай сургуулийн багш нар тэгээд өөр агентлагуудаас ирсэн тийм эрдэм шинжилгээ судлаач нар байсан л та.
тэр үед бас тэдэртэйгээ эрдэмтэн судлаач нартайгаас өрсөлдөд тэр инженер юмнуудад бас өөрөөр бахархаж исэн. Тийм 3 дугаар өрөнд нэг хорондоо ороод 4 дугаар өрөнд манай ахчийн сургуулийн нэг багш ороод тэгэхэд бас өөрийгөө бас мэдчихсэн. За би бас хичээвэл бас юм хийж чадах юм байна да. Тэгээ саяас энэ жил бас маа сургуулиас уламжлалгын зохиодог бас оюуны энэ дэргээд эрдэмшилгийн хорлоо байдаг л та. Тэрэнд бас нэлээд бэлдэж жагаад чармаалтах гэж жаад оролцсон. Бас адилхан 1-р шатндаа тэнцээд 2-р шатнд илтгэлээ тавиад тусгай хөр эзэлсэн л дээ. Манай өвчтөд тэмдэглэний төвчөр байдаг. Тэмдэглэний төвчөртэй. Тэмдэглэний төвчөр аягүй сайн юм баг хөтэлдэг юм. Тэгээ тэрэн дээр бүр ингэж идэх. Яг нөгөө хийх ажил төлөвлөдөг. Энийг хийгээд дараагийн уцруу доорох ч юм уу. Тэг би тэрийг ажиллаж харж ирсэн байхгүй. Тэгээ би тэлчихсэн. За чи битэр л хойдлоо адилах юм байна даа. Ер нь бичих цаасан хийхдээ усууд юмыг төлөвлөдөг усууд байна шүү гэд. Юмыг аягүй сайн төлөвлөдөг хийх юм аа төлөвлөөд зорилгоо бичээд идэг байхгүй. Тэр зорилготой хүрэхин төлөө их айхтар тийм үтэй хөвгдсөн шүү дээ. Одоо нэг л хийн гэсэнд бол ер нь тэрийг зүтгээд яваад идэм билээ. Сото бүгдийн баатарлаг түүхийн жимээр судар намын гэрэлтэдийн лүүвэрийн алгасан эрдэмтэй хөвгүүдийн хичээл зүтгэлийн үйлээр энэ цагийн алтан хэлхээ бүрэлдэм төгөлдөр мэрэгэн ухаан цаглаш үн дээр түүхийн шаргал ном минь үргэлжид зузаарсаар байна. Эсдүгээр ангид бас нэлээд олон мэрэгчлээс бодож ирсэн юм аа. Эдийн засгч бол хийж бодож ирсэн. Компьютерийн мэрэгчлэлтэн бол хийж бодож ирсэн. Сэтгүүлч бол хийж бодож ирсэн. Тэгээ бас яалтчвал хар багасаа мөрөгдсөн болохоос тэр мөрөгдлөөсөө нэцэж чадаагүй. Тэгээд их сургуульд орохдоо бас хараа дүүрийнхаа юм дээр цагдаа хилцэл дээр очиж бүртгүүлж судалгаа хийх гэдэг юм байлээ. Тэгээд хараа дүүрийнхаа сонгойхын дүүргийн цагдаа хилцэл дээр очиод судалгаа хийлгэсэн л дээ. Тэгсэн чинь чинь Турки актанд шалгалт өгөөд за тэгээд сургууль дээр очиж анх удаа тэгэхэд чинь дотоод хэргийг сургууль дээр очиж шалгалт өгж үзчихсэн. Тэгээд тэрэндээ яхав тэнцчихэд гатшаа явах гэсэн чинь нэг л дотооддоо сурмаарч юм санагдаад гэр орносаач нэг холдмооргүй ч юмсэг санагдаад тэгээд энэ сургуульд орсон да. Тэгээд эсэлтийн шалгалтаа өгчөөд нэг хариуг нэг сар гараа хүлээсэн юм аа. Тэр он чи би их сакс макс тоглох дуртай. Тэгээ нэг өдөр гадаа наажтайгаа сакс тоглож жоод хөлөө гимтээсэн байхгүй. Тэр чи яг 7 сарын 1-ний өдөр байсан. Тэгсэн чи яг 7 сарын 5-нд яг дотоод хэргийг сурвал бүртгэлээ эхлэн гээд тэгсэн чи миний шагаа болгоцсон хөл боолттой хавтцсан. Тэгээ гэртээ гэрээсээ гарч чаддаг. Тэгээ нөгөө ээшигээ батламж материалаа ээжтэй өгөө явуулаа. Халуун нартай өтер. Тэгээд ээж хөлсөн цаваа хөрхи бүр түлцлээ минийхөө одоо бие биелэрийн шалгалттай гэж шүү гэл. Хэр баргийн хүн яг төвчээр муутай хүн бол ер нь үүднээс 1-2 хоноод л ер нь халуун наранд зогсож чадахгүй юм. За волейбол гээл өөрсдөө явах юм билээ шүү. Тэгтээ бас гүрээсээр гал орсон, төвчээр сасаар гал орсон. Тэгсэн чинь одоо миний хөл чинь одоо бас хавтцсан бас алхаж гიშиж болохгүй юм чинь. Тэгэл би яах вэ гэд хөлөө нэг харцаагаар шавьчих боож байгаа л. Харцаагаар шавьчих боож байгаа л 3000 м гүцэн да. Тэр хөлөө гимтээчээд тэгээ шавьсан маарлаа ороочод гүүхт нь би айгу бахархсан л та. Хүүгээрээ. Үнэхээр энэ сургуульд бас оръё те зүтгэе гэж орж байгаа юм байна да гэж дотроо бодож ирсэн. Тэр хэр варгийн хүүхдүүд бол тэгэл хөлөө тэгж гимтээжэл нэг хавдартай хөлтэй гүүгээд байхгүй шүү дээ. Хазгнаал. Тэгээд гүүгээд яасан гэж ямар ч дэс ороод ирлээ гээл хүссэн турцтай хазгнаал гүүгээд ирлээ айгу барилж. Мөр юм бэлээ тэр хүүхдүүд чи ястаа. Бас л нүдэнд нулимс зэлгэнжил байсан. Аваа л гэж бодож лээс. Сургуулийн гадаач баг 10 хоног баг л хонсон. Өглөөнөөс холоод орой тэгэл бүртгүүлжээл шалгалтаа өгөөл. Тэгээ сэтгэл зүй монгол хэл гэл хэн зэн шалгалтууд өгөөл. Сургуулийн гадаа хононгоо алдаал хэвчдэг. Би сургуулийн гадаа бид дөрөвч өглөө ирч явдаг. 7 өнгөрөг бол гарна. Орой 11 өнгөрөг бол ирнэ. Бид дөрөвчөд хаач явсан дөрвөлөө суух штэ надад. Бид манайх чи 2 хүүхэдтэй ингээд. Тэгээ энэ хоёроо ястай энэ хоёроо төлөөл битээш одоо тэгээд
хуран умсаа хууралт баг зүтгэж штэ ер нь тэгээд дөрвөлээл явна хаач явсан цуг шүү гэдэг. Өглөө 7 өнгөрөөгөл яваад тэнцээ нэг хоолцоод л хүлээгээл энэ шалгалтын хариу хүлээн, шалгалт өгөх гэж нэг хүлээн, за нэг цугларалт хүлээн. Хөө сүлдэж баг би энэний өмнөөс энэ хоёрын өмнөөс балиа тэр мойсийнхаа юунд очиж орооч туйлаа ингээд орооч тэ чиг. Ерөөсөө би энд орно гэдэг. Тэр үчтэй гадаа халуун наанд бас шантрахын үйл байсан л та. Гэхдээ би бас нэг хүсэл зорилготой өөрөө тэмүүлэлттэй учраас би чаднаа гэдэг өөрийгөө зориглоо. Нэгэн тийм сургууль орно гэж. Тийм, нэгэн тийм сургууль орно гэж зорьсон учраас байсан. Зориглоод энэ бүгдийг хийж энэ сургуулийн босгыг давж орсон. Тэгээ баргийн аавын хүүгийн давж ордог сургуулийг давж орсон гэж боддог. Тэгээд бүр багнуураас манай хатам ээж хүртэл санаа зовоод бүр юунаас иржсэн шүү дээ. Сургуулийн гадаа цаа хоолтой ирж байгаа байхгүй юу? Та дөр өчөөд энэ л байна нүрэ гатж байгаа биш үү гэсэн. Тэгэл хамгийн сүүлийн өдөр тэр нэг оноо гарч гисаалаа л та. Хайжсэн бас. Ингэсэн зэрэг олон хүмүүс шаваад очичд юм байна. Бид нар чинь ард талд нь байж би батраа баачсан юм угаасаа орц тэнцсэн миний үгүй босгоно өндөр байсан юм чинь миний хөвд тгсэн юм чинь цаанаас юм харж үзэж байгаа гэл. Энд чинь зэрэг дундаас олон хүмүүсээс ээж аава байна тэнцчлээ гэл ингэж байгаа юм чи. Тэгэл дөрүлээ нэг састаа нэг баяр тэмдэглэсээ бараг л сургуулийн гадаа дөрүлээ тэрвэлж аваад тэгээд нэг гэрлүүгээ нэг ирж санаа амарсан та. Тэгэл карантинд явах гал бэлдэж эхэлсэн шүү дээ. 2012 оны 7 сарын 25-ны өдөр өглөө өөрийн 5 цагт за сургууль дээрээ цуглаад Баян чандны сургууль бэлтгэлийн төв рүү явган марш үлдэж явнаа гэл. Ээл өмнөх өдрийн юм бэлдээл. За өсмөсөө хосуулаарай гэл. Өсөөр гүлэдэл хосуулаад. Тэгэл юм бэлдээл өглөө очоо. Тэрвэр чинь одоо карантинд явах гэж байгаа хүмүүстэй бүгдийнх нар гэрнэ ирсэн. Сургуулийн өдөр чинь хүмүүстэй дайнд явуулах гэж байгаа юм шиг л. Хэсвэртэй. Тэгэл бүхэгтэй нөгөө машиндаа суугаад хамаг юм ачаал. Тэгээ сургуулийн хашаас гарсан л зүгээр эцэгчүүд цөө мөөргөөл. Бид нар тэгэл баатар болсон юм шиг санагдчихлаа. За ингээд ээж аавын хүүхдүүд эх орны хүүхдүүд боллоо даа гэл дотроо боццоогоол. Тэгэл анх очиж явахд бол бүгднийг чигсаа зогсоож байгаа л 7 слан таваагаал. Шууд ихнээс 1 2 3 4 чаа тийшээ шууд дааг нар дээр нь хойрлал. За шууд цайндаа орно гээл алхаад марш гээл шууд бид нар чи хөл гараач олдохгүй яаж алхахаа гэдэггүй тэгэл зарим тэгэл өрөөлдөл явж л ийсэн. Яг тэгэж явал 7 хоногийн дараа ихэд бүх юм зэгцэрсэн. Бүгд талхаас сурцсан, бүгд хөл гараа нийлүүлээ сурцсан. Ёслол хүнстгэс сурчсан, дарга цэгтээ илтгэс сурчсан. Тийм болцсон байсан л та. Яг тэр үед яг 7 хоногийн дараа яг амралтын өдөр гэрээс эргэлт ирдэг. Тэр эргэл дээр очиж байгаа байхгүй 7 хоногийн дараа очижсэн. Одоо яана миний хүч гэрээс хоол авч үзээгүй хоол цайнаас султаагүй хөх юм чинь. Одоо яана очихоор буцнаа болий гэж хэлэх болооч тоо. Тэр хаалганд юуны тэр нэг юм карантины тэр үе асар байсан те. Эргэлтийн үегээ тэрний наахан зогсчихсан. Айгаад байгаа юм чи энэ удаа ч уйлах болоо гэж тэр. Оо гарч ирчээд юу уйлах маа би тэрийж тоохгүй. Дараа маргатаа яслал мэдлэл. Тэгэл яар гэрийнхэн гэрээс эргэлт ирсэн. Хүүхдүүдээ одоо 7 хоног хараагүй юм чи бас. Тэр чинь бас 12 11-р ингээд өгсөн хэд бас. Хүүхдэрээ л хоноо шүү дээ. Тэгэхэд лав ээж нь одоо жоохон хүүхдүүд мань одоо яаж байгаа бол ийж байгаа бол гэх нэг санаан зовсон харцтай. За тэгээд эргэлт болоод бид чинь яг тэр байж байгаа казармаас яг нэг жижигхэн даваад орчдөг гэсэн. Яг тэрийг ингээл даваал гүүж ороод яг тэр эргэлтийн байран дээр, уулзалтын байран дээр юутай манай дарга очиод илтгэл. За эрхэм дэслэг таны тушаалаар сонсогч тэнгис болд ирлээ гэл ингээд л. Хацад лав эзэр зогсож байгаа гайхал. Хүү эн чи юу болчих яаж яриад байна гэл. Аа цайгаа идэхгүй зүгээр шууд орлоо. Өө бус үлдэрэг байгаад идэв. Тогтцож зоохгүй юус. Хийх юм байна орлоо. Ярлаа гэлгүй л. Тэгэл яг буцаал журамлал алхах гот аав эзэр чи алган болгоод ташаал. Хүү ийм гоё болцсон юм уу тэр. Их бахархдаг юм шиг үлээ. Бид өөрсдөө бас бахархчихлээсэн. Тэгээ бид чинь 7 хоног болгонд очдөг байсан юу юм. Санаа зовоол яах болдог гэд. Явъя гэж хэлээгүй, муухай байна гэж хэлээгүй, ядларлаа гэж хэлээгүй. Халуун наранд өдөр жагсаалын бэлтгэл хийж өөрөөр өглөө зарайтанд гүйж гимнастик хийгээд орой 5-доо жагсаал ер нь гоё дурсгалтай байт юм аа. Тэгэл бодчихсан байхгүй. За ерөөсөө айгүй өөр болсон байна.
их төвчээртэй ах тужилтаа болсон юм байна, болдго юм байна. Ер нь зөв юмд оруулцдаг гэж бодчихсон. Эхэндээ очиод тэнцээ казаамч нэг л их тасч өгөхгүйс эвгүй идэх юм аа. Тэгээ сүүлийн 7 хоногт бол сүүлдээ маршин тэмцээн зохион байгуулагдаад 10 км маршин гүйчээд тэр казармд орж ирээс суусан ч л ингээ салхи сэвэлзээл гэртээ орж ирээс суусан юм санагдал. Тэгж гоё тасчлаа. Гэрийн яг энэ хэсэг бол миний орон зай. Энэ хэсэгт би ихэнх чөлөө цагаа өнгөрөөдөг. Ажлаа хийх, хичээлээ хийх, ном унших, дуу сонсох гээд бүхий л дуртай зүйлсээ энэ хийдэг. Манай сургуулийн зүүн захт байдаг. Харин Герман хотын хойд захт байдаг. Эхний үед хол санагддаг байсан ирнэ. Одоо л энэ хүн тийшээ санагддаг болсон. Аргачгүйлдээ 3 жил явсан юм чи. Сургуульд орж байгаа чинь ер нь төргөө авдаг шүү тийм шоунд тарцсан. Тэгэл одоо анги бол төргөн цуглалтай тийм схемээ бэлдээл. Тэгээ хизээ төргөө авах нь ерөөс огт мэдтгэдэг. Орой авах уу, өглөө авах уу, өдөр авах уу. Тэгсэн чинь нэг өдөр өөрөөр дуудаж байна. Тэгэл гэж тэгэл сүр саргаар хувцаа ингээл баг тохоо шууд гараад гүйжээ гэж. Гадаас амар засаж шурахтай. 4 цаг өнгөрчихсэн. Би хүүгээ ингээл халгаар гаргаж өгөхөөс өөдөөсөө шалгашуурч цаам чинь. Тэгдэ хөргөж өгөх өөрөө яваа гэт зориуд. Яана би одоо тэгэл ажил дээр гараад энэ өдгөө юм үзэн шүү дээ тий. Тэгээд тийм учраас ерөөдөө салхи шуурга юу гэхлээр ерөөсөө өөрөө явагд. Явуулчаад би бүр санаа амаар өөрөө хулгаар яваа сурах хэрэгтэй байхгүй тийм ээ. Ээж араас очиад халбаа чи гээл заа гээл гараад гүйж байгаа. Яач ч явсан одоо тэгээд хэрэг юм. Тэгэж тэр Улаанбаатарын одоо 408 зохистой амьдарч байгаа залуучуудаа хаанаас нь ч юу ч болсон ямар ч гамшиг тий ямар ч осол тохиолж болно тий тухайн ажилд гараад ирэхэд тэгэхэд бол хаанаас нь ч ямар ч аргаар өөрөө тий бас нэг явган бол явгангүйгээд яв тий очиод очих газар очих цэг дээр цаг хугацаанд очиж сурах хэрэгтэй байхгүй юу бол энэ сайн хатууд тэгээд бид ерөөсөө машинтаа хөргөж өгөөгүй байхгүй юу өөрөө яваа гэл явуулсан. Тэгтэл лидер гүрд ахт нүг өглөө болгол нэг хэсэгтээ зөөгөөд тэ таяр чинь бас тиймэрхүү юм дээр энэ төргөн мөрөг авах юм дээр өөрөө очих хөстө цэг дээр цаг хугацаанд явган нүцгэн яаж л явна өөр арга болоод юм сурах хэрэгтэй байхгүй тийм ээ. Хүүхдийг бол эцэг их бол ерөөсөө эрүүл бие саруул ухааныг төрүүлж өгдөг. Цаашдаа ямар хүн болохыг миний хүү өөрөө л шийдэж одоо энэ сургуулийн босгыг алхсан цагаас миний хүү хэн болохоо тодорхойлж эхэлсэн учраас миний хүү цаашдаа л алцахгүй байхаа миний хүү энэ зүтгэлээрээ сайн явбал өшөө хинч болж ямар ч зүгээс нарыг мандуулж магадгүй шүү л гэж би хүүтэй хэлмээр. Тэгээд цаашдаа ч гэсэн одоо ингээд сургуулаа төгсөөд ажил албан дээр гараад ажил төрлөө хийгээд те сургуулийнхаа нэр бас гарах хэрэгтэй байхгүй юу те энэ сургууль энэ олон эрдэмтэн доктор профессорудаар хичээл заалгачаад тэгээд үр дүн гаргахгүй бол утгагүй байхгүй юу тийм ээ хойс хуулгын сургуулийн дэд сургуулийн төгсөөд ажил албан дээр гараад ингээд бас нэг амжилт гаргаад ингээд явбал бас эргээд багш нар чинь ч гэсэн те тэнгис бол чамаар бахарх нь шүү дээ үр хүүхэд сайн явбал эцэг ихийн нуруу тэнэг хэрэгдэг. Тэгээ одоо үр хүүгээ одоо сайн явахад битэр бол одоо хүний өдөөс их сайхан хараад са нөгөө толгой дээгүүр мөр цэхэлд алхаж явдаг болсууд ш. Хүүдэл ихэж найдаж хүүдээ хитэгдэг. Миний хүү бол сайн хүү. Энэ сургуульд орсноор одоо манай хүч одоо их юу болсон ш төлөвшсөн. Зам байлаа. Тэгээ их төлөвшсөн хүний үг даах чадвар нь шал өөр болсон. Одоо их ярьдаг байсан бол одоо баг ярьж их сонсдог болсон. Энэ нь одоо цаашдын мэрэгжилт те эрүүгийн чиглэлээр мөрдөнгийн чиглэлээр ажиллахад нь бол энэ асуудал бол айгүй чухал хэрэгтэй байгаа байхгүй тий хүнээс ер нь хүнд ер нь бага яриад их сонсож явах шиг юм мэдээлэл авч явах шиг тий цаашдын ажилд бол айгүй их тийм болж байгаа байхгүй тэрэнд би бас их бахархаад идэв энэ юу нэ чинь энэ сургуулийн тий бас цэрэгжүүлсэн цэрэгжилтэй холбоотой байгаа байхгүй тий хатуужул сайхан төлөвшүүлж зураараа өрлөө чарлаад байдгүй тий тэр бүх юм ингээд журманд ороод ингээд хүн ингээд цэцэрэд хэрэгтэй төлөвшөөд бас цаашдын ажил юунд нь ч бас нөлөөлдөг юм байл л да.
Тийм бас авахсаа өдөртөө өсгөж хүмүүжүүлж бас эрүүл бие саруулахаа нэрнээс төрүүлж өгсөн энэ сургуульд ороход бас хөтөлж авч өгсөн аав өвтөөс маш их баярлалдаг шүү. Хоёр хачи бол хариулнаа. Тэгээд дуудах нэрийг эцгийг өгдөг, дуурсгах нэрийг өөрөө олдог гэдэг. Мөн хичээнэ л гэж хэлдэг. Одоо тэгээд чи сайн энэ сургуулаа, энэ сайхан нийтдээ сургуулийг сайхан төгсөөд сайхан мөрөл дээр гарна. Араас нь бол 5 жилийн дараа миний охин, бага охин одоо бас одоо энэ сургууль авахад бэлтгэж эхэлж штэ өөрийгөө одоо энэ бас л анхаас өлөдөрөл аваад өсөөл чиглэлээ олц одоо бол няцах юм байхгүй. Бас тийм юм болсон. Тэгэл одоо зүтгэн дээр бас өсгөх сургууль гэтэл. Тийм. Тэр нэг өөрсдөө бол багш шиг яг сургуульд явах чинь зэрэг үгүй өчл. Тэгээд одоо ахыхаа араас арах юм байна. Ах тэгэхээр зүудээ сайн үлгэр дүүрэл болж чадчихээн гэж үзэж байгаа. Их хорон хаанаас эхэлдэг вэ? Эзэн Чингисийн толбайгаас эхний хөлийн баган хүртэл их хорон минь бий. Тийм ээ, магадгүй их хорон гэсэн зүрх эгнэгт цээжиндэн цоглох энэ Монголын өхд хөвгүүдийн эгэл бор зүрхэнд их хорон минь бий гэж баттай бодож бас найддаг. Эрх чөлөө тусгаар дөгтөн лонгүй сэрэгагнэж халуун ам бүлэн цусан өргөж өвгдийн үлдээсэн газар шороо ард түмнийхэн ин хамгаалан сахин хамгаалж их хорны хонгирэди хойчиг залан жолоодохоор эрдэм номонд шамдаж байгаа залуус бид их хорны хон нэгэн ам өндөрлөхний дэвшилтэй хөл нийлүүлэн алхах хүсэл зорилго тэмүүлэл дүүрэн Монгол хүмүүр их хорны нэгэн ам Тург тусгаар улсынхан тугийн бүх хэлгэлгүй ман дуулж тулгын бүх хэлгэлгүй бадрааж төмөн олны хон төлөө төрдөн үнэнч зүтгэж байгаа энэ цагийн энхи мана их хорны минь нэгэн амиа Алтай тапан богдоос Монгол шарын дава орбог гашууны бор толгоогоос менингийн их тал уудам их нутаг миний харин эгэл Монгол хүмүүрийн зүрхэнд цоглох халуун ам билээ. Монгол улсын хууль сахиулахын их сургууль